хүргэе. Өнөөдөр миний тавих илтгэлийн сэдэв бол Улаанбаатар хотын агаар дагуулагдж байгаа нарийн ширхэглэг тоосонцор PM2.5-ийн химийн шин чанарын судалгааны үр дүнгээс тавихаар бэлтгэсэн байгаа. За та бүхэн бүгд мэдж байгаа агаар мандалд аэросол бол төрөл бүрийн их үүсвэрээс бол ялгарч байдаг. Энэ ялгарсан аэросол маань бол амьдрах хугацаа одоо хэлбэр хэмжээ бол харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь бол агаарын чанар хүний эрүүл мэнд уур амьсгалын өөрчлөлтөнд бол шууд болон лам байдлаар урт болон богино хугацаагаар бол нөлөөлж байдаг юм байна. Улаанбаатар хот маань бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Тэгээд бол газар зүйн бол нэлээд онцлогтой. Одоо далайн түвшнээс дээш нэлээд өндөр дөрвөрөгдсөн. Тэгээд нөгөө өндөр уулсаараа хүрээлэгдээд голын хүндэд байрлалтай байдаг. Ийм нөлөөт онцлог газар зүйн онцлогтой. Дараагийн нэг гол онцлог бол манай зөвхөн Улаанбаатар төдийгүй Монгол орн маань агаар мандлын ерөнхий орчил урсгалын нөлөөнд бол их нөлөөлдөг. Агаар мандлын ерөнхий орчил урсгал. Энэ агаар мандлын ерөнхий орчил урсгал гэдэг маань юу вэ гэхлээр өмнөх эрдэмтдийн судалгаагаар Монгол орны баруун талд ус нуурын хотгорт бол төвдөөгөр их даралтын орн бол маш том газар нутгийг хамран удаан хугацаагаар тогтдог. Энийг олохлоор энийг бол бид нар зарим эрдэмтэд бол Монголын антициклон гэж бас нэрлэдэг. Ерөнхий нэршил нь бол Азийн эсрэг циклон гэж нэрлэдэг байгаа. Энэ эсрэг циклоны үед бол цаг агаар бол маш тогтвортой, салхины эрчим сулардаг. Ингээд яг энэ цаг агаарын нөхцөл дээрээс нь нэмээд газар зүйн онцлогоос болоод агаарын температурын одоо өндрөөших тархалт бол уруу байдлаар бол ажиглагддаг. Агаар бол өндрөөшөө агаарын температур бол өндрөөшөө буурч байхад энэ тохиолдолд бол өсөд явдаг. Харин эсрэгээрээ циклонлог цаг агаарын хувьд бол одоо салхины эрчим нэмэгдээд цаг агаарын үзэгдлүүд бол ажиглагддаг. За Улаанбаатар хот маань өөрөө хотчлтын одоо эрчимтэй хотчлтын нөлөө мөн хүн амын хит их төвлөрлөөс болоод агаарын бохирдол ихтэй хотуудын нэгд бол орж байгаа. Ингээд агаарын бохирдлын үндсэн их үүсвэрт бол та бүхэн бүгд мэдж байгаа гэр хороолол, одоо дулааны цахилгаан станц, уурын зуухнууд, сул шороо, тээврийн хэрэгсэл, шатхуун түгээх станц, эд задгаа хайсан хог хаягдлыг бол ойлгодог. 2015 оны мэдээгээр бол нэг жилд дулааны цахилгаан станц ойролцоогоор 4.8 сая тонн нүүрс ашиглаж хэрэглэж одоо агаарт одоо хорт бодисууд ялгаруулж идэг юм байна. Харин гэр хорооллын хувьд бол 0.6 сая тонн нүүрс, уурын зуухны хувьд бол 0.3 сая тонн нүүрсийг бол хэрэглэж байдаг юм байна гэсэн судалгаа ийм тоо баримт байдаг юм байна. Тэгэхээр нүүрс бол угаасаа манай эрчим хүчний үндсэн их үүсвэр. Манай Монгол орн бол нүүрснийхаа нөөцөөр бол баялаг орны нэг. Гэхдээ манай орны хувьд нүүрсний зонглох одоо нүүрсийг бол лигнит буюу хүрэн нүүрс бол эзэлдэг. Энэ лигнит нүүрс маань бол доод ангиллын нүүрст ордог. Ихэвчлэн одоо эрчим хүчний үйлдвэрлэлд бол ашигладаг нүүрс байгаамаа. Ингээд 1 тонн нүүрс шатаахад эрдэмтдийн гаргасан судалгаагаар 1 тонн нүүрс шатаахад ойролцоогоор 1.5 кг бүхрийн давхар эсэл, 3-9 кг азотын давхар эсэл, угаарын хий бол ойролцоогоор 2 кг, хөөд тортог бол 9-11 кг ялгарч байдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Иймээс энэ судалгааны ажлын маань зорилго болохоор Улаанбаатар хотын агаарт агуулгадж байгаа бохирдуулах бодисын химийн шин чанарыг судлаад энэ химийн шин чанарыг гаргаж ирснийхээ үндсэн дээр яг их үүсвэр маань юу вэ гэдгийг гаргаж ирнэ. Энэ их үүсвэрийг тодорхойлсноор нөгөө агаарын бохирдлоо бууруулахад ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдгийг маань энэ одоо судалгааны ажлын бол зорилго байгаамаа. Ингээд бол үндсэн 2 цэгийг авсан. 2 цэг гэдэг маань нэг нь хотын төв, нөгөөх нь бол гэр хорооллууд. Хотын төв бол агаарынхаа дээжиг бол хотын төв цагуурын ус цагуур орчны шинжилгээний газрын барилгын дээвэр дээр багжаа байрлаж дээж авсан. Харин нөгөө гэр хороолол гэдэгт маань болохоор хайлаас 100 айл 1-р хороолол офицеруудын ордны орчмын нөгөө гэр хорооллоос бол дээж аваад гэр хороолол гэдэгтээ бол энэ дөрвөн одоо гэр хорооллын цэгээс дээж авсан цэгээ дунджилж гаргасныг ойлгож болно.
За ингээд хотын төвд 2008 оны 1 сар 12 цагийн наривчлалтаагаар 33 удаа бол дээж авсан. 24 цагийн наривчлалтаагаар 2015 оны 10 ус бүр дээрээ 2013 оны 1-р сард 23 удаагийн дээж авсан хэмжилтийн дүнг бол дээж бол авсан байгаа. За ингээд химийн шинжилгээг бол нөгөө гээд нөгөө Америкийн нэгдсэн улсын байгаль хамгаалах байгууллагаас гаргасан стандарт аргаар Япон болон Солонгосын лабораториудад бол химийн шинжилгээ хийсэн. Энд бол үндсэн бол карбонууд буюу нүрс төрөгч агуулсан аэросол буюу карбонууд OCEC гэж байгаа. Тэгээ органик маркеруудыг бол бид нар бол бас хэмжсэн. Уусамтгай ионууд элементүүдийн хэмжилтийг бол анализыг бол хийсэн байгаа. Үүн дээр нэмээд цаг агаарын үзүүлэлтүүдийг бол бид нар судалгаанд ашигласан. Нэгдүгээр бол салхины хурд, инверсийн зузаан эрчимшил, даралтын орны нөлөөг бол одоо өөрсдийнхөө судалгаанд бол ашигласан. За ингээд одоо та бүхэнд үр дүнгээс танилцуулъя. Энэ зурган дээр бол нийт ажиглалтын хугацаанд одоо PM2.5-ын одоо үр дүн харуулсан байгаа бөгөөд энд бол хотын төвд бол ерөнхийдөө энэ хамгийн бага нь бол намрын улиралд байгаа. Хэдийгээр энэ хамгийн бага нь намрын улиралд байгаа ч гэсэн Монгол улсын агаарын чанарын стандартаас 40%-аар бол илүү байгаа. Харин өвлийн улиралд бол ялангуяа гэр хороолт бол 7.1 дахин их байна гэсэн тооцоо бол гарсан. Ингээд энэ их одоо агаарын PM2.5 маань одоо юунаас хамаарч байна вэ гэдгийг цаг агаарын нөхцөлтөөгөө ямар уялдаатай байна вэ гэдгийг бол судалж үзэхэд бол одоо жишээлбэл энэ дээр одоо хавцангуй их PM2.5 утгатай үед энэ цаг агаарын нөхцөлийг хараад үзэх юм бол их даралтын орон бол зөнхөлсөн тухай үед салхины хурд бол маш бага, инверсийн зузаан бол маш зузаан байсан. Харин эсрэгээрээ одоо PM2.5 харьцангуй бага байх үеийн цаг агаарын нөхцөлийг аваад үзэх юм бол бага даралтын орон буюу циклонлог цаг агаар зөнхөлсөн. Одоо салхины хурд бол харьцангуй их, температурын инверс бол сарнсан, баг зэргийн тундас орсон байсан. Эндээс юу дүгнэж хэлж байна гэвэл өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлоос одоо агаарын бохирдол бол цаг агаарын нөхцлөөс ихээхэн хамаарч байна гэсэн дүгнэлт гарч байгаамаа. За ингээд мөн 1 цаг тутмын мэдээг би бол өмнө нь бол дандаа 12 цаг 24 цагаар байсан. Энэ бол нөгөө агаарын чанарын хяналтын харуулаас авсан мэдээгээр 1 цаг тутмын мэдээгээр хоногийн явцыг тодорхойлж үзэхэд бол маш тод хоногийн явцтай өглөө оройдоо их гардаг. Энэ нь бол галлаа болон одоо цаг агаарынхаа нөхцлөөс бол хамаарч байна гэдгийг гаргаж байгаа. Энэ зурган дээрээс бас нэг зүйлийг хэлэхэд энэ цэнгэр өнгө нь бол PM10 буюу нөгөө том ширхэглийг тоосон цар, улаан өнгө маань болохоор одоо PM2.5 буюу нөгөө нарийн ширхэглийг тоосон цар. Эндээс PM10 дагуулгадж байгаа PM2.5-ын хэмжээ ойролцоогоор 85% байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хэрвээ бид нар PM2.5 дагуулгадж байгаа бодисуудыг мэдж чадах юм бол одоо PM10-ын 85% мэдж болно гэсэн санаа гарч ирж байгаа. Ингээд одоо PM2.5 дагуулгадж байгаа химийн элементүүд ямар хөө байна вэ гэдгийг та бүхэнд үзүүлье. Энэ зурган дээр болохоор нийт одоо ажиглалтын хугацаанд уусамтгай ионуудын нийт иондоо эзлэх хувь. Эндээс харахад бол хамгийн өндөр хувийг бол бүх хугацааны туршид хотын төвдөө болон гэр хороололтод бол сульфат бол хамгийн өндөр хувийг эзэлж байгаа. Ялангуяа гэр хороолол бараг нийт ионыхоо хагас хувийг бол эзэлсэн юм гарч байгаа. Энэ зурган дээрээс бас нэг анхаарал татж байгаа зүйл бол гэр хороололд бол одоо энэ хоёр дахь одоо үндсэн одоо бохирдуулагч маань болохоор энэ кальц байгаа энэ 17%-ийг эзэлж байгаа. Энэ маань өөрөө яг тухайн орчны нөгөө сул шороо бол бас нөгөө агаар бохирдуулж байгаа үндсэн их усүр болж байна гэсэн санаа бол энэ дээр гарч ирж байгаа. За ингээд ионуудынхаа балансыг үзээд ионы тэнцлээс харахад бол манай Улаанбаатар хотын агаар дахь ионууд одоо агаар дахь нөгөө хүчил шүлтийн орчин бол тэнцвэртэй байна гэсэн тийм үр дүн бол гарсан. Бид бол нийт 11 элементийг одоо 11 элементийг шинжилээд үүнийгээ бол хуримтлалын факторыг бодоод одоо их усүр нь ямар байна вэ гэдгийг гаргаж ирэхэд бол
ялангуяа энэ хүнд элементүүд, энэ хүнцэл, кадми, зис, хар тугалаг, цайр гэсэн эдгээр элементүүд нь бол хүний хүчин зүйлийн нөлөөнөөс гаралтай байна гэсэн үр дүн бол гарч ирсэн байгаа. Дараагийн нэг зүйл маань болохоор нүүрс төрөгч агуулсан аэросол буюу OCEC, органик карбон, элементийн карбон гэдэг. Энд бол үзэхэд бол манай Монгол орны одоо бохирдуулагч их үүсвэр маань үнэн зонглон бол органик карбон байна гэсэн судалгааг бол гаргасан бөгөөд PM2.5 дагуулгадж байгаа органик карбоны хэмжээ бол ойролцоогоор зарим тохиолдолд бүр 87% хүртэл хувийг бол эзэлж байсан. Ингээд органик карбон их байгаа юм чи энэ маань өөрөө юунаас их үүсвэртэй байна вэ гэдгийг үзэхийн тулд одоо нөгөө нүүрс шатлалтын индикатор болдог сульфат хүнцэл хоёртой бол харьцуулж үзэхэд одоо гэр хороололд ялангуяа гэр хороололд өвлийн улиралд бол харьцангуй өндөр корреляцийг бол өгчээсэн. Харин намрын улиралд бол корреляц бол буураа явсан. Эндээс юуг дүгнэж хэлэх вэ гэхлээр түүхийн нүүрсний хэрэглэнээс шалтгаалan агаар дагуулгадж байгаа органик карбоны агуулмж маш их байна гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа. Ингээд бид органик карбон маань өөрөө бараг зарим судлаачид бол хэлдэг 2000 гаруй химийн нэгдлүүдийн химийн нэгдлээс тогтдог гэж үздэг. Бид нар бол энэ удаа бол 30 орчим химийн нэгдлийг бол судлаад үзсэн. Энд бол хамгийн өндөр хувийг бол энэ терапаталын хүчил бол эзэлж исэн бөгөөд энэ маань өөрөө энэ терапаталын хүчил маань өөрөө одоо нөгөө хуванцар сав галар ууд шатаах түншлэн дугуй болон хаймар түлж байгаа тэрний индикатор болж өгдөг энэ одоо бодис маань. Тэгэхээр энэ одоо манай Улаанбаатар хотын агаарт одоо хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж одоо ийм бохирдуулагч байна гэдг нь бол харагдж байгаамаа. За одоо ингээд судалгааныхаа ажлыг дүгнэж хэлэх юм бол одоо ер нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд бол цаг агаарын хүчин зүйл бол шууд нөлөөлж байна. Хэвлэлт хийсэн хугацаанд бол хамгийн ихтэй бол Монгол PM2.5 агаар дагуулж байгаа PM2.5 бол одоо хамгийн ихтэй Монгол улсын агаарын чанарын стандартаас 7 дахин их байна. Ер нь энэ бол хамгийн их органик карбон бол агуулж байгаа. Тэгээ органик карбон дотор агуулж байгаа химийн элемент маань бол одоо нөгөө гялгар ууд хуванцар сав дугуй хаймар шатааснаас болж байгаа гэсэн ийм дүгнэлтэнд хүрээд энэ одоо Улаанбаатар хотын агаарын бохирдол маань агаарын чанарт нөлөөлөө зогсохгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөр байна гэсэн дүгнэлтэнд хүрээд дараах саналыг бол тавьж байгаамаа. Ингээд цаг агаарын нөхцөлийг бол бид нар өөрчлөх ямар ч боломжгүй учраас их үүсвэртэй нь бол бид нар одоо их үүсвэрийг багасгах шаардлагатай байгаа. Иймээс нэгдүгээрт бол түүхийн нүүрсний хэрэглэнээс бүрэн татгалзах ёстой гэж бид нар одоо үзэж байгаа. Хамгийн гол нь нүүрсээ угааж хэрэглэх. Судалгаагаар бол угаасан нүүрсний хувьд бол бохирдлыг бол 50 орчим хувиар бууруулах боломжтой гэж үздэг юм байлээ. Тэгээд нөгөө сайжруулсан түлш бусад орлох түлшийг бол ашиглах ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт бол иргэдийн хувь хүний хариуцлагыг дээшлүүлэх ёстой. Нөгөө байгаль орчинд ээлтэй амьдрах тийм дадал твшүүлэх ёстой гэж ийм хоёр санал тавьж байгаа. Хамгийн сүүлд бол судлаач хүний зүгээс одоо судалгаа шинжилгээний ажлыг төрөөс дэмжиж олон байгуулж тоног төхөөрөмж хийж байгаа. Та бүхэнд баярлалаа.